Yoksa çok. Hitam gibi.
Сонссон өнөөдөр нэгэн жирнийхаа түүхийг хэмжиж байгаа нийт багс сургуулийн хүмүүжүүлэхний ажилчид нийт үеийн шагнар та бүхэндээ түүх 60 жилийн өмнө баярын чин сэтгэлийн халуун мэдчилгээг өөдөөд нь өргөн дэвшүүлье. Насан үеийн багш нартаа саруул ирээдүйн замд хөдөлсөн он хэрэг өдрөлтуудаа сайхан бүхний итгэлтэйсэн ажилтан албан хаагчдаа энэ өдрийн мэндийг хүргье. Удирдлагын ухааны магистрант туу 15 дугаар сургуулийн 15 дахь захирал шүрэн цэцэг таныг тайзнаа урьж байна. Хадагтай шүрэн цэцэг таныг тайзнаа. Сайн байцгаана уу? Бидний урилгыг хүндэтгэн хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэндээ энэ өдрийн амар амгалан гайлтгаж ажилчин амжилт, амьдралчин сайн сайхан эрүүл мэнд урт удаан наслахыг хүсье өрөөё. Ирээд одоо 9 сар ажиллаж байна. Энэ 9 сар ажиллах хугацаанд манай хамт олон нэгдүгээрт сургалтын чанарыг эрс сайжруулах, хоёрдугаар багш боловсон хүчний чадварыг дээшлүүлэх, гуравдугаар сургалтын гадаад дотоод орчныг тогтчуулах, дөрөвдүгээр хамгийн гол ажил манай сургуулийн 60 жилийн энэ онд тохиож байгаа. Ийм учраас бид бүгд 60 бүтээлч ажил хийхээр төлөвлөөд ажилласан. 60 бүтээлч ажлын маань ажил маань амжилттай хэрэгжиж байна. Ингээд 60 жил угтсан ажлын хүрээнд зохион байгуулж байгаа хамгийн анхны маань уулзалт удирдлагын ажил өнөөдөр тохиож байна. Ингээд та бүхэндээ 60 жилийн түүхээ хөөрөлдөн ярилцаж сайхан энэ өрөөг өнгөрүүлэхийг хүсэж байна. За ингээд ажилдаж байгаа удирдлагууд багш нараа сурагчид шар нарын бид бүхний баяраа. Ийм учраас бүгдээрээ 60 жилийн ойгоо бүгдээрээ хамтран сайхан тэмдэглэе. За ингээд дараа ажиллаж байсан багш нар, анги удирдал төгсгсөн багш нар ангийн дарга нартайгаа уулзаж байгаа юм аа. За дараагийн уулзалт маань та бүхэн маань дахиад дараагийн 5 сарын 14-нд энэ өрөөг өнгөрүүлэхийг хүсэж байна. Шинээр ирсэн үеийн энэ манай 60 жилийн онд давхаж энэ сургууль ардын боловсролын тэргүүний ажилтан удирдлагын ухааны магистрант Гонгийн сургуулийн менежер Мэгүр Чулгоо. Авьяастай олон багчуудыг Эрдэм нөөц сургаснаас гадна бас авьяастай олон багчуудыг урлагийн тайзнаа төрүүлсэн алдартай сургууль юм аа. Ингээд та бүхэндээ тус сургуулийн хүүхдүүдийн бас нэг жигчгэн бэлтгэсэн концертыг та бүхэндээ үзүүлэхэд бодоод ингээд энэ шүрцсэн ижлийн баярын мэндийг хүргэе. Энэ баярын өндөр бүгдээ бүгдээ шүү. Яраа бүтэхгүй. Бүгдээ 10 сар бас 10 сар 6 сар хийж байгаа юм шүү бүгдээ. За. Сургуулийн багш энэ 15 дахь сургуулийн сурагчдын баярын өдөр юм шүү. Ингээд та бүхнийг сайхан бүхний ярилцгийг хүсэж байна. Ингээд та бүхнийг ярих баяргүй тус сургуулийн 8
Чиний одоо үйжсэн орчин яг үстэй энэ чинь одоо аврал бичиж байж штэ та нар минь баярлалаа танилцаа. Зэнтэй хүрээ. Өдрийн тэргүүний ажилтан 15 дугаар сургуулийн захирал Жанто таныг энэхүү микрофоныхоо өмнө өрн зах энэ туран цугсан хүмүүс сэтгэлийн өвөө хуваалцсан хэмээн урьж байна. За сайн байцгаана уу? За би 1982 оноос 89-ийн оны үед энэ 15 дугаар сургууль захиалаар ажиллаж байсан. 7 жил захиал хийжсэн, 7 жил захиал хийсэн байгаа юм. Тэр үед бол ёо Готын намаа хороо гэдэг том байгууллага байлаа. Готын намаа хороонд очиогоор ороод энэ 15 дугаар сургуулийн захиалаар томилжсэн. Тэр үед бол одоо олон жил захиал хийсэн балжир өгч гэж Ахмад сайхан буурлаг гişээс ажил авч байлаа. За тэр үед одоо биднийх ажил байх үед манай 15 дугаар сургууль бол маш их одоо хөдөлмөрч одоо их амжилттай ажилладаг ийм сургууль байсан юм байна. Одоо энэ миний үед ажиллаж байсан багш нараас бол одоо энэ олон багш нар байна. Би бол одоо бүгдийг нэмэлт чадхаар байна. Одоо хоёрын дэлгэр багш байна, ийм багш, хоёрын дэлгэр өн ат багш байна, одоо Монгол хэлний багш байна. За энэ одоо сайны багш байна. Мантах засаг багш байна, одоо химийн багш. За өдөө багш байна. Оюун багш байна. Мөн одоо цэвэрмаа багш байна. Сэрэг баг болон ажиллаж байсан хүнээс одоо долоо багш байна. Пенри ахмад сэлэнгээ багш байна. Одоо ийм багш нараас бол одоо сайхан. Манай энэ одоо 15 дугаар сургуулийн ой бол 60 жилийн ой гэдэг бол түүхэн ой. Хөдөлмөрийн бааtruуд байж байна. Ер нь одоо сайн сурвалжлах юм бол маш их юм гарч ирнэ. Ер нь одоо энэ хамаа дүүргийн кабинетийн ууган сургууль. За ингээд энэ уултаа алдар суутай хүүхдүүд байгаа. Ийм учраас энэ хүүхдүүдэд олж одоо илрүүлж энэ хүүхдүүдээс одоо хандид тусламж авах юм хийх хэрэгтэй. Ой хийж байгаа үед бол одоо мөнгө хэрэгтэй. Энд авши одоохон дурсамжийн номнууд гарах хэрэгтэй. Тэр одоохон 60 жил учраас тодорхой хэмжээний тэмдэгнүүд гарах хэрэгтэй. Мөн одоо үедээ тэрийгээ олон мэдээлэлтэй байна. За ингээд яг одоо анхны хичээл одоо хөөцийн өдөртөл байна. Одоо пенрийн алх өдөртөлч байна, бузмаа багш байна. Пенрийн алх сэлэнгээ бид ярьсан. Автодаанаас 15 дугаар сургуулаа анх Надин зөвлөсөн замын ажилчдын баг сургууль гэдэг нэртэйгээр 15 дугаар хороонд байгуулагдаж 15 дугаар хорооныхаа нийлээд олон жил гэж 15 дугаар сургууль хэмээн нэр авч одоо өнөөдөр 60 жилийн хамгаалалтыг ашиглаж өнөөдөр ажиллаж байна. За энэ хугацаанд бол 15 дугаар сургууль 1954 онд улсын үлгэр жишээс баг сургууль гэдэг алдар цолыг бүрдэж 17 онд Жандуу цагтын үед нийслэлийн тэргүүний сургууль гэдэг алдрыг бүрдэж явсан ийм төвхтэй. За дараа нь бол 2005 онд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн 120 оронд дэлхийн 120 оронд туршлаган төгссөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг жилийн хүүхдүүдийн дунд хамран сургах ийм анхны одоо Монголын сургууль болж ингэж одоо түүхээ мэдсэн ийм алдартай сургуулийн нэг. Ийм учраас ийм багш нар энэ суралцж байсан үеийн сурагч нар энэ удирдлагуудын одоо бүтээсэн гавьяа авал биш ээ. Шагналуудаар одоо олон ардан багш нар маань шагнагдсан. Актив их цол авсан эрүүл мэндийн сайд улсын хурлын эмтөвшин дэжмичнгээр улсын хурлын гишүүд нийтэд 10 жилийн хугацаанд энэ нэрмарахад гэсэн хүүхдүүд одоо янгаараа хол явуулсан байгаа зэрэгт одоо хамгийн сүүлчийнх нь бол одоо нэг жил болж байгаа ийм одоо гайхамшигтай сайхан үе ингээд улсын санахад сайхан болгохын төлөө бүх хүмүүс хүчин чармай гаргаж сургуулийн энэ удирдлагуудтай хамтарч ажилласаа гэж одоо хүсэж байна. Энэ хүсэлтийн маань та бүхэн хүлээж авах нь гэж одоо бодож байна. Боломжийн хэрээр төрийн шагналт хүмүүс segment өгш маанасаа бас хүмүүсийг бодож амьдч үзлээ.
багтуудын маань одоо хэлж байсан сургаал надад тусаж чээ шанал сонсож байна. За би бол тэр багшны баяраар ирээд өөртөө хэлж өстэй хүүтэйг Жаргалсан цуул ангийн ангийг одоо 10 дугаар ингээд өгсөн ангийн хэрэглэгчээр ажиллаж байгаа. Тэгээ хүүтэйгээ ярьж байгаа. Ахмадуудын маань шавнаар надын үед төгссөн одоо манай шавнаар одоо энэ сургуулиас ажил амьдралын гараагааг ихэлсэн бас алтан шандрага төрүүлсэн энэ эрдмийн их уурхаан одоо яагаад төрөлдөж ирсэн бэлээ гэхдээ зэрэг энэ хөөгч хөөгтөн их өргөний 60 жилийн мaalд би түүн холбоотой юм гэж хүрэлцэж ирсэн байхаа. Ингээд хүрэлцэж ирсэн та бүхэнд энэ өдрийн халуун мэндийг шүдэж баяр хүргэе. Сайн байна уу? Хараа сууж байхдаа минь наттай хамт ажиллаж байсан миний удирдлагын одоо хүмсүүд наттай цог мөр зэрэгцэж ажиллаж байсан эрдэнэ хүндэд маш сурган хүмүүжүүлэгч мөн миний надаар болон та нартай заалгасан бидний алтан үе болох шавнар маань хүрэлцэн ирсэн байна. Тэр дундаа ангийн дарга, бүлгийн дарга гэсэн сурагчдын тэргүүн амнанд явсан хүмүүс хүрэлцэж ирсэн байна. Сурагчдаа сайн байцгаана уу та баяр хүргье. Энэ өргөний